Титаник кинонд дүрслэгдсэн уран зургууд. Хайрын баяр ойртож буй энэ үед бүх цаг үеийн хамгийн агуу хайрын түүх болох Титаник киног эргэн дурсая. Гэхдээ энэ удаад тэдний хайрын гэрч болсон уран зургуудын тухай олж мэдэх болно. Роуз хөлөг онгоцонд орж ирэхдээ өөрийн өрөөгөө Пабло Пикассо, Клод Моне, Эдгар Дега, Фэл Сезанн зэрэг тухайн үеийн хамгийн шинэлэг авангард хэм маягийн алдартай зураачдын бүтээлээр гоёдог. Найруулагч Джеймс Кэмерон Роузыг тухайн үеийнхээ сэтгэлгээний өөрчлөлт, шинжлэлийг дэмждэг гүн мэдрэмжтэй эмэгтэй гэдгийг харуулахын тулд эдгээр орчин үеийн урлагийн бүтээлүүдийг кинонд зориудаар оруулсан байна. Карл тэдний хизээч алдаршгүй хов гэж болж байхад Роуз тэндээс өөрийнхөө хүсэмжилдэг эрх чөлөөг олж харж байлаа. Эдгээр зургууд нь бодит амьдрал дээр Титаник дээр байгаагүй, ихэнх нь өнөөдөр дэлхийн томоохон музейнүүдэд хадгалагдаж байна. Титаникт өөрийн байрлах өрөөндөө орж ирээд Роузын задлдаг Пикассогийн авианы хөөхнүүд болон Монегийн усны сархан зургууд нь бодит түүхэндээ Титаниктай хамт живээгүй юм. Сонирхолтой нь Пикассогийн өв залгамжлагчид зургийг нь живж байгаагаар дүрсэлсэн дургуйцаж Кэмеронтой шүүхтэлцэж байсан удаатай. Найруулагч Джеймс Кэмерон эдгээр зургуудаар дөрүүдийнхээ зам төрхийг тодотгохын тулд зохиолд оруулсан байдаг. Пикассогоор дамжуулаад шин зүйлийг туршиж үзэх зоригтой байдлыг нь Роуз биширдэг учраас түүний зургийг сонгосон байна. Харин Клод Монегийн тухайд Жек түүний усны саран зургийг хараад өнгөний цогцлыг нь биширдэг хэсэг гардаг. Моне бол юмс үзэгдлийг нарийн детальчлагаас илүүтэй тухайн агшны гэрэл, өнгө, мэдрэмжийг буудлахыг хичээдэг импрессионист зураач байсан юм. Жек өөрөө ч амьдралыг яг л Монегийн зураг шиг төлөвлөгөөгүй, зөвхөн одоо цагтаа мэдрэмжээрээ тулдаг нэг юм. Тиймдээж тэр Монегийн зурсан зургуудыг тэрхүү харагдах байдлын үнэн буюу амьдралын бодит агшны гоо үзэсгэлэн дуртай байдаг нь тэдний дотоод ертөнц адилхан гэдгийг илтгэдэг байна. Роузын цуглуулагдах хамгийн гол утгатай бүтээл бол Эдгар Дегагийн балетчин бүсгүйчүүдийн дүрслэл юм. Дегагийн зургууд хөвчлэн тайзан дээрх хөнгөн ялдам хөдөлгөөн эрхчлөөт байдлыг харуулдаг. Ялангуяа түүний алдарт од тайзан дээрх бүжигчин зураг нь Роуз ээжтэйгээ болон Калтай маргалдах үед өрөөнд нь үргэлж харагддаг. Энэ зүгээр нэг тохиолдол биш. Кал Роузыг өөрийн хүүхэлтэй мэт хэнхийг оролдож байхад тэрхүү зураг дээрх бүжигчин бүсгийг Роузын дотоод сэтгэлийн гүнд орших эрх чөлөө рүү тэмүүлсэн ориглон хүсэл хинээс ч хамааралгүйгээр өөрийнхөө нисэгдсэн тэмүүллийг нь чимээгүйхэн гэрчилж байдаг юм. Гэхдээ хамгийн чухал зураг бол Жекийн зурсан Роузын хүрэг. Кинон дээр Жек маш чадварлаг зурж байгаагаар гардагч бодит байдал дээр тэрхүү зургийг найруулагч Кэмерон зурсан гэдгийг та мэдэх үү? Роузын хүргийг зурж буй гарч мөн Джеймс Кэмероных юм. Энэ хүрэг бол тэдний богинохон боловч мөнхийн хайрын цорын ганц баталгаа байсан. Титаник 70 ёроолж живсэн ч Роузын зүрхэнд тэрхүү зургууд болон Жекийн дурсамж үрд амьдулсан. Урлаг шиг мөнхийн хайрыг танд өрөө гэгийн Валентины баярын мэнд хүргэе.